За сайн байна. Онлайн сургалт зөвшлийн дагуу зэрэглэн төлөвлөж би ижүүгийн бодлого болон бодолтод өнөөдөр болохоор ижүүгийн 21 оны 1-р шалгалт мат агсан төвшин буюу курс 2-ын бодлого дөрөв нэгнэ. За энэ бодлогыг бодоод дуусгах юм бол 21 оны 1-р шалгалт матын курс 1 болон курс 2 нь тэгсний физик материалууд нь бүгдээрээ бодоод дууссан болно шүү. За яасан болоо гэсэн чинь K эрг бодит тоо байла 2 ширхэг морь. Нэг нь болохоор Y тэнцүү синус квадрат гэсэн нөгөөд нь болохоор K тэнцүү косинус 2 гэсэн морийг бодё. Энэ морийг болон Y тэнхлэхээр хашигдсан төрлийн энэ талбайг S1 гээд хоёр морийг болон X тэнцүү пик хугам 2 өөр хашигдсан төрлийн талбайг S2 гээ. Тийм бол S2-ээс S1 нь K-аас хамаарахгүй тогтмол байна гэж үзүүлцгээе гинэ. За эхлээд 0-аас 90 хооронд тийм үү. X нь болохоор 0-аас 90 градусын хоорондоо. Тэгэхээр синус бол тэг дээрээ тэг гарна. Синус R дээрээ 1 гарна тий. 0-аас 1-ийн хооронд нэг юу гэдэг ийм график байгаа шүү дээ. Синусийн график. Тэнгүүд квадрат төвшүүлчээр болохоор нэг иймэрдүү график болж байгаа. Яг 0 дээр 0-аас эхэлж байгаа. R дээрээ болохоор нэг болно. Тэгтээ хоорондох завсар дээр болохоор нэг юм хонхоосон доо нэг ийм график болох байна. Нөгөөд нь болохоор K cosine 2 гэсэн нэ. За X нь болохоор 0-аас 90 хооронд тийм үү. Тэг чинь бол 2X нь гэхээр тэгвэл 0-аас 180 хооронд болж шүү дээ. Тэгээ cosine 2X маань гэхээр cosine 2X тэг дээрээ 1 гарна. Cosine тэг дээр 1 гарна. 180 дээрээ гэх юм бол хасныг гарах хэрэгтэй тийм үү. Тэгэхээр cosine маань болохоор нэг иймэрдүү график байгаа. Тэг дээрээ 1 гараад энэ дээр 180 градус дээрээ одоо болохоор 2x болцсон гэхдээ 90 градусаар нөө тий. Хасныг гарахаар тэнгуүдээ k-гаар үржсэн юм чинь k дахин тэгвэл уртс чинь тий. Тэг дээшг нэмэх гартал доош хасах гартал нэг юм график гэсэн. Тэгэхээр графика зураад үзэх юм бол x нь үжиг y нь үжиг тий. Нэг нь болохоор 0-аас 1-ийн хооронд нэг юм синусийн график байгаа. Ингэж үү. Нөгөөд нь болохоор дээшгээ k хэд хүртэл явж байгаа юм мэдгүй. Доош гоцсон хасах гартал нэг юм график гэсэн. Энд дээр болохоор 90 градусаар ингээ хаач. Тэгээд S1 нь болохоор энэ баггүй. Y тэнхлэг болон энэ хоёр мөрөөр үүссэн төрлийн талбай. Тэгэхээр S1 нь энд нэг график. S2 нь болохоор энэ хоёр мөрөө болон X тэнцүү 90 градус гэсэн шулуун маань энэ баггүй. Тэгэхээр S2 нь болохоор энэ юм байна. Тэгээд энэ хоёрын хоорондох юм ялгуур нь болохоор K-аас хамаарахгүй нэг тогтмол тоо гардаг гэж үзүүлцээ гэсэн бодлоо байна. За эхлээд яах юм болоо гэсэн чинь синус квадрат x тэнцүү K cosine 2x нөхцөлийг хангах альфаг олцгоё гинэ. Энэ хоёр чинь нэг мөрийн болохоор ингэж явж байгаа, нөгөө мөрийн болохоор ингэж явж байгаа. Огтлцож байгаа нэг цэг байгаа шүү дээ. Энэ цэгийнхэн координатыг болохоор x тэнцүү альфа дээр биелний гэх юм бол яах юм? Шууд хоёр шулуунаа тэнцвэрээр бичиж шүү дээ. Энэ нь тэгээ тэнцүүгээ биччихье. Тэгээ бодоод үзэхээр яах вэ? За синус квадрат x тэнцүү K cosine 2x юм байна. Cosine 2x дээр нэг юм бэлэн томьёонод байгаа шүү дээ. Гэтэ синусын бодож байгаа юм бол энийг энд тавьчих тийм үү? Тэнцүү тэгвэл K гэж агаад нэгээс нь 2 шиг синус квадрат x ээ. Задлчаар болохоор K хасна 2K синус квадрат x уу. Энийг одоо нөгөө тийш нь гаргачаар 2K дээр нэмэх нь 1 болно шүү дээ. Нөгөөдөө нөгөөс юм чинь синус квадрат x тэнцүү K боллоо. Эндээс синус x синус квадрат x гэж yazаа. K кох нь 2K дээр нэмэх нь 1 юм байна. Язгуур энэ орлаа. Синус x тэнцүү язгуур дор K 2K дээр нэмэх нэгэ. Тэгэд. Энд дээр болохоор тэгвэл a-гийн оронд 2b-гийн оронд 1 юм байна гэж. Нэгдүүлээ. Жишээлбэл x квадрат тэнцүү 4 байх юм бол x тэнцүү нэмжсэх 2 гэдэг шүү дээ. Энэ дээр болохоор синус квадрат тэнцүү энэ байснаа энэ дээр яагаад нэмжсэх гэхгүй шууд нэмхийг нь аваа явуулсан бэ гэхээр юу баа шүү. Синус маань нөгөө 0-аас 90 хооронд те. 0-аас 90 хооронд гэхээр 0 дээрээ 0 1 дээрээ 1 авахаар зөвхөн эрэг утгад авч байгаа тийм үү. Тийм болохоор шууд нэмэх тэмдгийг аваа явуулсан. Язгуур тасна гэхдээ нэмжсэх гэж хүчээв шүү. Нөгөөд нь болохоор косинусийн албатай болохоор энэ тригонометрийн үндсэн төсөл байгаа шүү дээ. Эндээс олж идэх үү. Синус квадрат нь болохоор өөрөө K 2K дээр нэмэх нэг шүү дээ. Тэгэд нэмдэг нь косинус квадрат альфа нь тэнцүү 1 байх хэрэгтэй байна. Косинус квадрат альфа нь болохоор тэгвэл нэгээсээ нөгөөд нь гаргах гэж шүү дээ. K 2K дээр нэмэх нэг гэдээ олцсон байгаа юм ашиглаад ижил хоёр өгөөд хаслаа K дээр нэмэх нэг хуваах нь 2K дээр нэмэх нэг. Бас язгуур онгодоо дахиад адилхан шалтгаанаар тий. Игдүүлээ альфа манагаас эрэг тоо байгаа синустайгаа энд одоо энд эрэг юмтай тэнцэж байгаа юм чи энэ гэсэн косинус бол эрэг байна гэсэн тийм байдлаар бодоод урталт нь нэмэх хэсэг байхгүй шууд энэ 2 энд 1 энд 2 гэтвчтэй. За синус косинус альфануудаа ингэж олж болох юм байна. Тэгэх юм бол S1 S2-ийг шууд олё гэж тавьчих. За
Ер нь зүгээр яхаа мөрөд төрсээр хоёр мөрийн хооронд байгаа талбай шүү дээ тийм үү. Энд дээр болохоор нэг А зэг дээр байж байгаа, энд дээр нэг Б зэг дээр байж байгаа тийм. Энээс нь хооронд нэг мөрийн ингээд явцсан байж байгаа, нөгөө мөрийн хооронд ингээд явцсан байж байгаа. Тэгэх юм бол энд одоо үүсэж байгаа талбай нь ямар юм бэ гэхээр f of x систем g of x тийм. Дээдлэлт нь хаасан доотлолт нь байгаанасаа dx-ээр интеграл авчна. Интегралынхаа хэлбэл болохоор А-гаас B-ийн хооронд. За S1-ийн үед гэх юм бол яах юм? Синус нь ингэж явж байгаа. Косинус маань болохоор ингэж явж байгаа тийм. Тэгээд дээдлэлт нь косинус ийлээ. K косинус x маань дээрээ байгаа юм байна. Доороо болохоор синус квадрат x маань байгаа юм байна. Энд дээр 0-оос эхэлж байгаа тийм. Нэг хэл нь 0-оос нөгөө хэл нь болохоор альфагийн хооронд өстэй. Тэгэхээр S1-ийн талбай гэдэг бол интеграл 0-оос альфагийн хооронд K косинус x хастан синус квадрат x. Тэгээд x гэдэг интеграл авчихна. S2-ийн талбай болохоор одоо энд нь очиж шүү дээ. Энэ талаар S2 90 градус хүртэл тийм үү. Тэгэхээр S2 тэнцүү интеграл альфагаас R хүртлээ тийм. Тэгэнгүүтээ хилэн болохоор гэсэн чинь дээдлэл дээрээ синус квадрат нь байгаа юм ба шүү дээ. Дээдлэлтэй синус хастаг нь болохоор K косинус x dx. Энэ өмнө байсан юмныхаа урталт нь хастамыг тавиал. Барийн сэлтэнтэй адилхан юм биш үү? За тэгвэл болохоор S1-ийн интегралыг нь тгээ бичээд үзэхээр яах юм болоо гэхээр ингэж байна. За косинус 2 альфа тэнцүү нэгээс нь синус 2 синус квадрат альфа энэ бэлэн том байгаа тийм үү? Эндээс тэгвэл буцаа синус квадрат альфагаа олчих гэхээр нэгээс нь косинус 2 альфа бахан 2 гэдэг энийг нийш нь гаргаад энийг нийш нь гаргаад хийчлээ гэсэн үг тийм. За S1-ийнхаа хувьд гэхээр болохоор сая бичсэн интеграл маань 0-аас альфагийн хооронд энэс хастаг нь энэ байх хэвээр. За энэ дээрээ тэгсэн чинь нэмээд яг лээ. Одоо энийг ингэрээ орлуулчих тий. Орлуулаад тавилаа нэг юм гарч ирлээ. dx гэж жагаад тэргээ жоохон янзалчих. Урталтаа 2-ын 1 гаргачих. Энд 2-ын 1 нийшээ гаргалаа. Тэнгүүд 2 квадрын нэмэх 1 косинус 2x хасны dx гээд тэндээсээ интегралаа авчи. Интегралаа авах орлоор юм гарч байгаа юм. Косинус 2x-ийн интеграл чинь синус 2x суух нь 2 гэж синусийн уламжлал нь косинус нь гарч ирээд дараа нь давхар функцийн уламжлал юм чинь эндээс нэг 2x-ийн уламжлалыг 2-ыг гарч ирж шүү дээ. Тэрийг устгахын тулд орно 2 тавиад байгаа тийм. Хастан 1-ийн интеграл нь гэрээ x нь гараад ирнэ үстэй. X-с бусад одоо x-ээр нь уламжлалч юм бол 1 гараад ирж шүү дээ. Тэгээ интегралийн хэл маань 0-аас альфагийн хооронд ингүүд альфатай үедээ болохоор x-ийн хооронд зүгээр альфануудад тавьчин тийм. А 0-тай үедээ болохоор x-ийн хооронд 0-тэй тавиад үзсэн юм бол энэ дээр чинь синус тиг болчих шүү дээ. Синус тиг дээр угаасаа тиг байгаа. Энэ x-ийн хооронд дахиад тиг явах чинь дахиад гарчихна. Тэнгүүд энэ дээр болохоор тгээс тань тгээ ямар ч хэрэггүй юм байна. Гэт зөвхөн альфатай тавьсан хариу маань болохоор энд байна. Энэ дээрээ дахиад бас задлаа идэх үү. Синус 2 альфад нь болохоор 2 шиг синус альфа косинус альфа гэсэн адилтгал байгаа шүү дээ. А тэгвэл бид нар түрүүний хэсэг дээрээ синус альфа косинус альфа ийм юм байна гэдээ олоо тавьсан байгаа шүү дээ. Энэ хоёроо хэрэглээд үзэх юм болохоор синус 2 альфа гэдэг маань ерөөсөө ийм юм байх юм байна. Гэт тэрийг энэ дээрээ орлуулад үзэхээр ингэж гарч ирээд 2 кадр нэмэх 2 кадр нэмэх 2 2-ууд нь устж гараа ерөөсөө язгуур к кадр нэмэх астын альфа гэдэг хэсэг гараад ирсэн юм байна. Би болохоор яах хэрэгтэй вэ? Ийш ороод за энэ дээр болохоор урталт нь 2-ны 1 байгаа юм байна. Энэ дээр болохоор 2 кадр нэмэх 1 байгаа юм байна. Косинус 2x хасна гэд эндээс интеграл авсан чинь энэ дээр болохоор нэгтэй энэ дээр дахиад 2 нэгтэй юу? Тийм үү та. Урталтаа дахиад 2 нэгтэй нэг юм интегралах юм. Одоо энэ дээр болохоор бид нар альфагаа яг хэд гэдгийг нь бол мэдэхгүй байгаа шүү дээ. К бол болохоор нэг эрэг бод тоогдсон бид нар тэ К-гаас хамаардгүй К хэд байх чинь хамаагүй гэсэн хариу гарах гайваад байгаа тийм үү? Альфагаа болохоор яг тэд гэдгийг нь бол олоогүй явж байгаа тийм. За дараа нь болохоор хоёр дахь нь S2-ыг бол за S2-ыг бол гэхээр болохоор түрүүн бичсэн интеграл маань тийм альфагаас 90 градусын хооронд ингэж тавьж байгаа dx байгаа. Гэхдээ бид нар болохоор урталт нь шууд хастамгийн гаргах юм болохоор өмнө бодсон интеграл маань тэр чигээрээ байж байгаа шүү дээ. S1 дээр бодож байсан интеграл маань байгаа. Тэнгүүд шууд интегралын хариу тавьчих гэхээр болохоор энэ ихгүй. 2 кадр нэмэх 1 синус 2x суух нь 2 хасна x тэгээ. А энэ дэрийн одоо болохоор гол нь хилэн альфагаас 90 градус л гэж. Тэс интегралыг дахин бодох юм байхгүй. Зүгээр хастамгээл гол нь урталт нь гараад тооцсон байхад болохоор өмнөх интегралынхаа нөгөө тодорхой бус интегралын хариу шууд болчихж байгаа байхгүй. Тэнгүүтээ хастам гэж байгаа за 2-ны 1 юм байна. 2 кадр нэмэх 1 юм байна. Синус 2 гэчээд 90 градус шүү дээ. Тэнгүүд синус 180 градус болж юм шүү. Синус 180 дээр чинь тэгсэн чинь өөрөө тийг байх шүү. Тэгээ хастах нь 90 градус. Гэт явахаар чинь энэ бол яхаа хасах урдаа 2-ны 1-тэй үрждэг нь ардаа хасах 90 градус тэгэхээр пик хаан дөр болчих гол нь тий. За эхлээд эннийх нь утганаас хастан гэж жаад эннийх нь утга байх хэрэгтэй шүү. Тэгэхээр хастан гэж жаад дахиад энийгээ тавихаар хасах 2-ны 1-гээд хасахыг нэмэх болгоч. Дотроо болохоор 2 кадр нэмэх нэгтэй синус 2 альфа юу. Бахан 2-тойгоо
Тэгээ хасдаг нь альфатайгаа. Гэдэг чинь энэ болохоор шууд манай нөгөө S1 утга явж байгаа юм шүү. Тэ? S1 дээр чинь болохоор бид нөгөө энэ интеграл дээр альфа тавиад тгийг тавьсан. Тэгвэл тийг нь болохоор ямар ч хэрэггүй юм шиг хайцсан байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр энэ шууд S1 юм шүү. S2-ыг бид бол ингэж бичлэх юм шүү. S1 дээр нэмэх нь пик буухан дөрвгээд. Энд дээр S2-ийн хувьд болохоор энд нэгтэй, энд хоёртой, энэ дээр дахиад нэгтэй нэмэх нь пик буухан дөрвөө гэж. Зүгээр л их S1 дээр нэмэх нь л пик буухан дөрвөө. За тэгэх юм бол S2-оос нь S1 нь ийм болно. Тэ S2-ийнхоо бисаа S1 дээр нэмэх нь шууд пик буухан дөрвөө явчихсан юм чинь. S2-оос бас нь S1 тэнцүү пик буухан дөрвөө боллоо. Энэ дээр арих нь дөрвөө байлаа. За однууд гэх юм бол юм байна. Эрэг бодитоо К-га хэлээд байгаа тийм. Тэгээ мөрөө байсан мөрөөгаар хассан дүрсийн талбай гэдгийн талбай байна. Шулуун шугам тогтмол тэгээд юм К-гаас хамаарахгүй тийм. S2-оос нь S1 болохоор К хэд багсан хамаарахгүй пик буухан дөрвөл гарах юм байна гэсэн байна. Бидний гэхдээ альфа мөн уул нь бол К-гаас хамаарч л байгаа юм тийм. Энд дээр синус альфа тэнцүү гэдэг К-тай тэгшил байгаа. Косинус альфа тэнцүү К-тай гэдэг тэгшил байгаа. Уул нь альфануудыг би одоо эндээс буцаад олох юм бол альфа бол К-гаас хамаарсан тул гарах юм байна. Тэгэхдээ эцсийн юм дээр маань болохоор альфа ч байхгүй К ч байхгүй ерөөсөө шууд л их пик буухан дөрвөлт тавьсан байна шүү дээ. За нэплайн байла. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя. Гиснээс уулзах юм уу? Энд чинь ижүүгийн математикийн хоёр материал нь тэгээ физикийн материал нь орчлоо шүү дээ. Тэгэхээр нэг хэсэгтээ ижүүгийн бодлого оруулахгүй хаа. За.